найзууд хоорондоо яриад гал маазраал би бинтгээ ингээл ярин бол намайг ингээд жоохон чайсаад өгөхгүй. Манай энэ чи одоо 37 тоо өвөө болсон шүү дээ. Найз нь хүнтэй суугаа очиж чи бүр ингээд майнсаа төрүүлээд одоо ингээд өвөө болчлоо тэргээд. Яг хоо тухайн үедээ бол жоохон хүн амтар жоохон санаа зовоод байсан. Тэгээ аав гэдэг хүн те өрхөн тэргүүн гэдэг хүн чинь бас энэ олон хүүхдээ авч явна гэдэг утгаар би бол барилга дээр их хөдөлмөрлсөн. За намаа Жавхлан гэдэг 37 настай тэгээ 5 хүүхдийн аав. Тэгээ манай том банд маань одоо сая хүнтэй суугаад бас өвөө болсон байгаа. Би бол тоож идэвсэн. Тэгээд бүр хар багасаа галтгоон те угаагчаас нь ахгуулаад бэлтгэгчээс нь ахгуулаад тостогоочоос нь ахгуулаад ингээл 10 жил хийсэн байд. Тогоочороо яг ингээл энэ олон ам бүлийг ингээл тийжээгээл тухайн үеийн цалин бол яг хүрэлцүүлсэн бохгүй амьдралд. Тэнгүүд за тухайн үед яг барилга эд авч ийсэн байхгүй. Эд ингээл ажиллаа. Тэгээ манай нэг найз ах нь юу барилга дээр ажилладаг. Тэгээд өдрийн тэдээр тэгэхээр би ингээд сартаа тэдэг болчих юм эдэг болчих юм гэхэд миний тоочийн цалингаас хамаагүй өөр сонсогдоод тэгээд барилга руу ороод их хэсэг нэмэгдсэн дахиад нэг 10 хэдэн жил болсон байна. Тэгээ аав гэдэг хүн те өрхөн тэргүүн гэдэг хүн чинь бас энэ олон хүүхдээ авч явна гэдэг утгаар би бол барилга дээр их хөдөлмөрлсөн. Амьдралын ирэхээр одоо хүнтэй суугаад те юу юучгүй гасаа эхэлсэн битээр чинь айлын хоосоо хашаа байшин түрээслэл нийтийн байранд амьдрал тэгээд тэр олон хүүхдээ яах вэ гэдэг юм чинь манай эхнэр чи өөрөө жоохон ойр орхон төрчихсөн. Тэгээ манаас нэг тэрсгэн гэдэг нэг доолын дөрөв тэрсгэн нэг дөрөв юу хүүхдэд өгөхгүй. Үгс левел. Аялын компани 2025 оны 10 сард нээсэн. Хагас жилийн хугацаанд бол манайхаа нэлээд олон аял явуулсан байна. Тэгээ тэрэн дундаа 4 хоттой аялал бизнес аялал гэж байна. Тэгээ 5 хоттой аялал, 7 хоттой аялал, 9 хоттой аялал гэж байна байхгүй. Бизнес аялал маань болохоор юугаараа давуу талтай вэ гэх юм бол дөнгөж нэг гараагаа эхлэж байгаа бизнес эрхлэж байгаа хүмүүс эсвэл одоо энэ юу бизнесээ эрхэлсэн байгаа хүмүүс чинь одоо байн урагшаага бараанд явдаг болохоор аялах тийм ямар ч зав байдгүй. Тэнгүүтээ яг манай энэ бизнес аялал тохирсон болохоор юу одоо байхгүй аялангаа бараа таваараа эндээс нэг ийм одоо юу гэдэг те санжаа руу ороод нэг өөрийн захаараа нь ороод нэг үзье. Гэхдээ гайгүй юм байна уу гэх юм те. Нэг үз чараа судлаа гээл эсвэл дөнгөж нэг хідэн цаасаа нэг барайл те нэг бизнес судлаа гээл тэгэл яг хоо надад хэлдэгтэй одоо ийм үйлдвэрүүд олоод өгөөч, тийм үйлдвэрүүд олоод өгөөч гэдэг. Тэгээд тэр болгоноор нь би болохоор за чадс хэмжээгээр үйлдвэрүүдтэй юм ч юм уу те. Эсвэл тийм том моол, хэмтэн моол гэдэг юм уу, эсвэл тийм хэмтэн зах байдаг юм уу. Тэр болгон дээр нь яг би хүмүүстэйгээ ингээд тулаад явчихдаг байхгүй. Тэгээд 4 хотод маань болохоор бас дандаа газраар автобусаар явдаг. Тэнгүүт нь хамгийн 4 хот чинь хамгийн хэмтэн зардлаар 950 мянган төгрөгийн зардлаар явж байгаа байхгүй. Тэрэнд нь болохоор буудал автобус нь орж байгаа. Тэгээд 4 хотынхаа онцлог үзүүрүүд нь орж байгаа. Тэнгүүт хамгийн гол нь хүмүүс чинь автобусаар яваад ирэхлээр ингээд байнга ядардаг шүү дээ айгүй. Одоо ингээд эндээс ингээд замын үүдээр ингээд ороо богоноор яваад цаашаа газраар автобусаар яваад тэгэхээр хөш хүмүүс нь жоохон ядардаг байхгүй. Манайх болохоор буудлаа айгүй гоё 5 тухтай тийм 4 хоттой 5 хоттой тийм буудлаа сонгож буулгадаг. Хүмүүс чинь ингээд ядарчаал нэг аяллаар ингээд буудалтаа ороод амрах гэхээр нэг жижигхэн нэг сонин буудлын дагаал ингээд стресстэй л тий. Сая 250 мянган төгрөгийн Бээжингийн 4 хоногийн аялал байгаа. 4 хоногтой бид маань юугаа үзэх гэхээр цагаан армаа үзнэ, шувууны өрөө үзнэ, тэгээд CCTV-ийн цамхаг, тэгээд амтны үрэлэн, далайн аквариум, тэгээд нэмэлтээр юнирсал үзнэ. Яг одоо бол манайх бол одоо нэг шинэ аялал гаргасан байгаа. Тэгээ Цүнчин гэдэг залуучуудын аягүй хэрэлттэй бот.
Тэгээд хятадын том одууд нь тэнцэнэ бүгд төлөвлөж амьдэрдэг тийм хотод байхгүй. Тэг хүмүүс байг манахаас асууж байна. Танах хизээ энэ аяллыг гаргах юм бэ? Яг гаргах юм бол газ гаргаарай. Танахаар явна шүү гэж байн ханддаг. Тэгээд манайх бол Цүнчин хотоо дагуулад 7 хоттой тэгээд Цүнчинээ үзэж байна. Давхар 7 хотоо үзээ явчихна. Цүнчин хотод очснороо балид дундуур явдаг агаарын метрогоор явах. Мөн далаад өвөр усан онгоцон суух. Тэгээд Цүнчин хотын хамгийн том амтны өрөөлөн дээр бас зочлох боломжтой. Өрг толгоолсон ээж ч юм уу тий. Эсвэл ингээд нэг байнга ажил дарагдаад тэгс мөртлөө өөр төнийг зав гардаг нэг тийм аав ээжүүдэд гэр бүлийн тийм хүндээ бид нэр яг удирдлагаа нэг удаа нэг компаниас эрхэм бичгээр ингээд нэг 4 хотын аялал ч юм уу тий 5 хотын аяллаар та хэд маань ингээд ая тухтай нэг удаа чсэн тий одоо хотынхоо утаанаас хотынхоо стресснээс тий маргаашийнхаа өөр зээлнээс ингээд шаналал ингэж яхаар хэдэн өдөрч болтгоо ингээд нэг тэр нэг бодлоосоо нэг ангижаа тий нэг гой өнгөц шараад ингээд өөртөө гой цаг гаргаад бид нар нэг удирдлагаа нэг удаа нэг тиймэрхүү арга хэмжээ явагдаж байгаа. Манай аялалд бол аппликейшн зээлээр явах боломжтой. Өнөөдөр юу гэдэг 950 мянган төгрөгийн 4 хотын аяллаар явъя гэх юм бол 950 мянган төгрөгөөр карманда ичгээ тэрнгээрээ сайхан үзэж хараад юм аваад юмаа сонирхоод ингээд явж болно. Аялдаа зарцуулаад яг аяллахын төлбөрийг болохоор iPass-а зээлээр судлуулад тэгээ явж болно. Тэгээ iPad болохоор ирсний гадаараа цалин дээрээс нэг багаар төлсөөр байгаад тэгээ дуусчихсан. Ер нь бол тиймэрхүү давуу талтай байгаа манай. Та Simple, NetPay, OmniWay, Endeman, Payon зэрэг аппликейшн ашиглан төлбөрөө төлөх өөр тохирсон нөхцлөөр шийдэх боломжтой. Холбогд хуудасны дугаар 89 96 18 86 14 45 55. Үгс Travel